Дэс та ганцаараа биш гэсэн гайхалтай яриатаагаар та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 8-ны мегмар гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар Гамболдын ангараг нар айлж байна. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар Skytel үргэлжлээ сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэдэг Skytel за мөн баруун бүсийн барилгын материалын тулгууртай болох барилгачин худалдааны төв хамтран айлж байгаа. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв миний цалин, миний мөнгө гэдэг сэдвээр ярилцсанаа. За миний цалин, миний мөнгө буюу ажил хөдөлмөр эрхлээд авдаг цалингаа 100% яг өөрөө мэдэж зарцуулдаг сонсогчд холбогдох нь байна. За тэгэхээр та манай шууд эфирээр холбогдож орж ирээд та цалин үлсээ өөрөө 100% эрх мэдэлтэй зарцуулж чаддгүй, таны гэр бүлийн хүн таны цалин ямар нэгэн өр төлбөр зээл, лизингийн төлбөрт авахгүй байж чаддгүй, та өөрийнхөө цалинг ер нь яг юунд зарцуулдгийг, цалингаа өөрөө зарцуулах мэдрэмжээсээ хаваалцаач л гэдэг. За миний хувьд бол өстой харин ч 100% зарцуулна да. Хин нэгнээс хамааралтай биш амьдрдаг учраас гоё яадаг. Тэгэл цалингаа буугаал цалин буунгууд угаасаа хамгийн ихний ээлжинд хадгаламж руу автоматар мөнгө татна. За тэгээд нөгөө цалингийн зээл машины лизинг хэл тэгэл одоо яаж өгөө штэ тэгээд өршөлнүүдээ тараан. За тэгээд би машиныхаа ямар ч байсан бензинийг дүүргэж авна тэгээд хоол унд мундаа аваад тэгээд юнивэшний төлн гарцныхаа төлбөрийг төлнө гэл ингээл явж өгдөг. Гэтэ өөрийнхөө цалинг өөрөө дураараа зарцуулна гэдэг бол үнэхээр жаргал штэ. Ялангуяа эмэгтэй хүний хувьд л тий. За ингээ манай шууд эфириутаас 77 77 38 80 утсан байна. Нэгдлээ хэрвээ гадаадаас олгохыг хүсэх юм бол 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм солионыг сануулчих. Хэрвээ та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөд төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа албсан эсвэл чихвчээр ярьж байгаа спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За эхний сонсогч 9987 дугаартай сонирхтой холбогдлоо 9987. За өглөөний минь түргий чукагч. Өглөөний минь. За та ч одоо ястаа. Сайхан амарсноо. Яалцчгүй өөрөө одоо олсон мөнгөө өөрөө зарцуулдаг байлгүй дээ тий? Оо ёстой яг тийштэй. За. Тэгврээ өөртөө зарцуулна. Одоо ингээд таксинд явсан мөнгөө өөртөө зарцуулна. Дураараа онлайн худалдаа хийн үү, өөр хүүхдээ өгнө үү, ачтээ нэр хайх төрсөн өдөр бэлгэлнэ үү? Ёстой хин ч амаахгүй. Гэхдээ манай хүн айгуу сони мэрэдэд байхгүй юу? За. Би бас анх нөгөө манайх ч нөгөө машина хулгаад алдчихаа тэгээд юу яасаа. Тэтгэвртэй гараад би ч ястаа тэтгэврийн зээл шууд аваад тэгээд нөгөө машин аавна гэж зүтгээл тэгээ уг нь манай хүн нөгөө юу яана юугаа лизингээ төлнө гэсэн баггүй юу? Би тэгээд гэр орныхоо мөнгө зөвлөгийг хаад онд тэгэл тийм юм зохицуулна гэж тэгсэн чинь ковид гараад ковидаар яг нөгөө албан газрууд нь ажиллахаа байл зогсоо. Тэгээд бүр өстө бөө асуудал үүсээд. Тэгээ би ч өөрийнхөө олсон мөнгөөрөө өөрөө төлөөд нөгөө банк ус чинь бүр өстө төлж чадахгүй бол хураалга гэлээ айгуу тийм байх тэгээд аргагүй шүү дээ. Би ч тэгтээ төгөө бас аваад урдсан. Тэгээд тэрүүгээр мөнгө хийгээл явж байгаа ч. Тэгээд юу тэгсээр байгаа дууссан ямар ч байсан. Тэгээд бас нөгөө намайг чи тэтгэврийн зээл аваа тэгээд ингээд гэхээр миний дургуур өгдөг байхгүй. Энд чи миний мөнгөө. За. Би бас нөгөө улсдаач нийгмийн даатгал бас хэдэн жил төлснөх би энэ чи миний татвараа тушаад нийгмийн даатгал төлжсөний үр шимээ. Гэт ингээ бас үзэн бас тэгээ муудсан. Гэхдээ нэрээ эмэгтэй хүний зан юм болов одоо манай талигаач байхад битээр нөгөө тусдаа машинтай байсан. Тэгээд ингээд заримдаа яг хийж байгаа бизнес нь тэр үед ингээ хамт л байсан л да битээр. Гэхдээ би мөнгө барьдагснээр заримдаа ингээд бензиний мөнгөгүй болчлоо бензин хийгээд өгмөг гэхээр
дургу хүрээд идвэсэн миний хоёулаа тустай машин мунжаа. Гэтэ яг ингээд нөгөө талаар нь бодохоор яг нэг дундаа нэг орлоготой юм чи би хийж өгөх ёстой л доо. Гэхдээ нэг тийм дундаа нэг орлоготой бол хийж өгөх ёстой ах уу. Үгүй гэхдээ яг ингээд нөгөө тэр үед одоо бас залууч тэгээд энэ одоо өөр ажил хийгээд өөр машиныхаа бензиний мөнгийг олдгоон бахта өөр ажил хийгээд хэлдэг ч юм уу те. Нэг тийм бодол төрөөд идэг байсан. Тэгээд уур үрэл өөрөө унжээж өөрөө машиныхаа бензинийг өөрөө хийгээч гэд хэлдэг байсан байгаа. Тийм эмэгтэй хүмүүс бас гэдэг нэг жоохон тийм байд юм шиг үлээ те ер нь. Гэхдээ тийм штэ. Тэгээ яг нь томхон юм дээр манай хүн ч бас нэг тийм инженер хийгээд байдаг болохоор бас томхон юм дээр бас мөнгийг асуудлыг шийднэ л дээ. Тэгээ яг ажилгүй ахт нь тэгэл би ч бүгдийг даагаал те бүгдийг даагаалцаа шиг ажилгүй юм чи. Тэгээ яг өдөөс хойш хаяа таксинд ганц нэг гарна бас. Тэгтээ нөгөө бичгийн хүн чинь бас нэг жоохон эвдүүгүй хэтэрхий тийм машин барих юу жоохон чадвар муутай гэдэг юм уу. Би өөрөө бодоод тэгээ би бас машинаа юу яадаг харам нөгөө дээр нөгөө харамлаад гэдэг шиг би нэр машинаас жоохон харамлаад байдаг байхгүй. Би өөрөө зүтгэжээд те би тэр алдан малдан одоо юутай юм тэр мөнгөний бүгдийг төлчөөд ах чинь. Тэгээ нөгөө айгу зөвүүн үндсэн зээлдэгч тэгээ би дэж яг нэг одоо сүүлийн 10 хэдэн жил амьдарч байгаа. Би яг нөгөө 3 хүүхдээ өөрөө толгой мэдээд өсгцэн толгой мэдээд нас үеийн төрөгцөн тийм болохоор бас нөгөө эмэгтэй хүний нэг тийм юу гэдэг нь эрхий эрхэж яс гэдэг юм уу за нэг тийм нэг өөрөө шийдээ сурсан бас нэг тийм жоохон асуудал байд юм байлээ. Уг нь яг үгүй тэгэл танилж байгаа юм чинь тийхүү яах вэ гэж зөвлөгөө авбал эрэгтэй хүн чинь айгу дуртай байд юм билээ шүү дээ. Яг толгой мэдээж ингээд ахаар чинь зөв бас нэг тийм асуудал байна. Гэр бүл дотор тэгэл юм байна. Тэгээд машина би бол харамлаа гэдэг. Дөрөв яваад баг ирэхээс гэл бүх юм ингээд нөө өөрчлөлтөө суудлууд нь наашлсан, цайлсан, дээшлсэн ч юм уу тийм. Тэгээд тэнд нь баг зурцсан байх вэ, мурцсан байх вэ гэл тэгэл би машинда бүх үйлчлэгээ тоос одоо бүх юм би өөрөө л харж байна. Бензин яг гайгүй мөнгө олвол манай ч бас бензин хийчихлээ. Тэгтэл би нэмэр өгөөл за энэ дээр нэмээд бензин хийчээрэй гэл ингээл ер нь тэгээ өөрөө мөнгө олж байгаа үед айгүй гоё санагдтыг. Зөв. За. Тэглээ авах. За холбогдсон баярлалаа танд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Нэрээ нэг хүний машин гуйж унах гэснээс би л одоо машин хэрэг гараад хүний машин гуйж унахаар болвол нэг бол одоо машины сайхан угаалгаж өгдөг ч юм уу те эсвэл буцаагаад өгтөө бензин дүргээд өгдөг ч юм уу тэгж өгдөг. Тэгэхээр эргээд нөгөө хүнээсээ одоо машиныг авч гуйхад ч гэсэн урамтай байдаг те тэгэх юм бол бас гоё юм шиг санагддаг шүү дээ. За дараагийн сонсогч 80 10 та дугаартаа сонирхтой холбогдлоо 80 10. Эмжил радио Сайн байна уу? Та сайн нэвтрүүл холбогдлоо. За таныг сонсож байна. Өөрийнхөө нэг олсон. Миний цалин, миний мөнгө гэдэг аа. Хуваараа юм хийдэг, ойд хийдэг. Олон жил ер нь нөгөө угаасан цагаасаа гэдэг шиг 20 настайгасаа л хийж байгаа болохоор яг ингээ өөрийн олсон мөнгөө яг өөртөө зарцуулаад тэрэн дээр одоо нөгөө хэмбугайч маргаж чаддгүй гэх юм уу яах юм. Манай нөхөрч нөгөө нэг юм хэлдэг үү ер нь тэгээ нөгөө өөрөө цалингаа бол сөгчдөг болохоор тийм юм уу. Би бол яг олсон мөнгөө ер нь нэг ямар нөгөө нэг хараат бус гэдэг чтэй одоо өөрөө тэгээд өөрөө амар кайфтай одоо өөрөө ч орох бол хэдэн мянга чийсэн хамаагүй би орчих хэвээр юм чин гэдэг айгуу тийм кайфтай л хэрэгэлдэгтэй өөрөө. Нөхрийнхөө мөнгө рүү ордгүй ер нь яг манай нөхөр бол өөрөө авчираад одоо цалин буухаа цалинтай үедээ бол шууд над руу бүх цалингаа өгдөг. Өөрөө одоо олсон. Ер нь бол энд халуун ханка гэж сонсож ирсэн байхгүй юу? Миний цалин минийх, нөхрийн цалин ч минийх гэдэг байгаа байхгүй юу? Бараг л тийм. Тэгтээ яг нөгөө тэр мөнгнөөс нэг би одоо чинь ч юм уу хомсаа бодож юм уу тэгэхэд надад нэг ийм эмзэг нэг юм болохгүй юм хийж байгаа юм. Би өөрийнхөө олсон мөнгийг тгээ явахад бол нэг юм нэг гоё мэдрэмж аваад. Яг үнэ. Яг тийм байдаг. Тэгэхээр яг мэдээж миний нөхөр надад өгж байгаа юм чинь би их хэвээр гэдэг нэг брэнд гоцаадаг ч юм уу. Тийм бол нэг юм нөгөө миний ухамсарт байдгүй. Тэгэхээр нэрнээр
нэг зовж олсон юм чи би энэ өөрийнхөө олсон мөнгийг инчээс та яасан ч яг уу гэхдээ гээд хаймаар тэгэж шоудаад их биш. Яг нэг юм одоо хэвээр өссөн машин авч унаар зээл төлөөд чамаагүй би яа тийм би төлчих юм чинь гэл нэг иймэрхүү маркер ханддаг хэвээр ер нь. Зөв. Тэр яачгүй нөгөө миний олсон мөнгө миний хэмжин гэдэг надад байдаг. Тийм байна. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За энэ сэдвэр чинь дандаа хүүхнүүд холбогдож орж ирэх нүггүй юу? За дэ отгоо огийг нэ нөхрийн мөнгө гэрт байгаа бүх гишүүдийнх миний мөнгө зөвхөн минийх гинэ. За манай шууд периодоос 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 өнөөдөр бид бүхэн хамтдаа миний цалин миний мөнгө гэдэг сэдвээр ярилцж байгаа. За дараагийн сонсогч 95 тик 2-т дугаартай сонсогчтой холбогдлоо 95 тик 2. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Өдрийн минь баярлалаа. 37 дахь заалгалтын дээрээ л орлоо. Тийм. За манай гэр бүл бол эхнэр бит хоёр бол тусдаа гэр бүлийн хэрэгцээг хангадаг. За манай эхнэр цалингаа буугаад зөвхөн өрхийн хоол хүнсийг хангадаг. Тэгээ илүү гарсан мөнгө өөртөө эргэлдэг. За би болохоор хадгаламжинд мөнгө хийх их дургүй. За Яагаад гэвэл би одоо нэг зах зээлийн инфляц гэдэг ч юм уу өөрөө эхний их сургуулаа би санхүүгийн сургуулийг төгсөө. Хоёрдугаараа би одоо инженерийн сургуулийг төгсөөд одоо өөрөө цэцлэгийн инженер хийдэг хүн. Тэгэл одоо ерөөсөө цалингаа аваад би аппликейшн зээл авдаг байсан. Аппликейшн зээлүүдээ бүх зээлүүд ингэж тэгэлж байгаа л. Тэгэд нэг санхүүгийн нэг чадамжтай болдог да хүн. Тэнгүүд аппликейшн зээл мэл ингээд нэмэгдэг дээ. Тэгээд бүх мөнгөөрөө 4 ширхэг юу авсан. Одоо сүүлийн гой байрлалтай гой байрнуудын автомашины зогсоолоос 4-ийг худалдаж авсан. За. Тэ. Тэгээд одоо миний сонирхол болохоор би бол яг өөрөө одоо 30 гаруй насны төлөөлөл. Ямар ч үр зээлгүйгээр ямар ч байсан нэг гүрийж агаад 4 ширхэг машинтай. Тэр зогсоолуудаа түрээслүүлдэг юм байна те. За. Зогсоолуудаа бол бүгдийн худалдаад авчихсан. Одоо түрээсэнд байгаа. Харин би тэгж л асуудаг худалдаад авсан. За 4 машинтай бэ? Ямар баян юм бэ? За 4 машин нэг нь болохоор Каран, нэг нь Starrex, нэг нь Purus, хоёр нь одоо нөгөө нэг мини карго гэдэг нөгөө Монгол шууданд явдаг нөгөө нэг жижиг мини нэг ачааны машинууд байдаг да. За. За энэ төр бол 3 машин маань бүгд төрөөсөнд гардаг, мөнгө болдог. Тэгээд аав маань болохоор ер нь ингэж сургаж хүн нөгөө нэг идэх ёстой юм идэх насандаа идэх юм тий. Залуу насандаа хойшоо хөдөлмөрлөл өтлөх насандаа жаргах юм гэдэг сургамжаар явдаг болохоор би одоо 40 хүрээл одоо ингээл манай үеийн залуучууд одоо ингээл гой ингээл машинууд зээлээр авч яхаар би зүгээр бэлэн мөнгөөр авдаг чадaltaй болно гэсэн югаар. Тэгэхэд одоо анх 21 зогсоолыг 25-аас 30 сая төгрөгөөр худалдаж авч ясан зогсоолууд одоо нэгэн жоохон за хотхнуудыг хэлээд яг уу нэгэн жоохон одоогоор бол нэлээд жоох өндөр өртөгтэй юм байгаа хотхнуудын зогсоолууд бол одоо бол бүр 60 сая хүчээд байгаа байхгүй юу? Юу яаж болд юм уу? Тэр байранд оршин суудгаа мөртлөө ингээ хаа хөндлөнгийн хүн зогсоолыг худалдаад авчиж бас болд юм уу те? Зүгээр юу гэдэг юм блэ? Анх нэг байр дөнгөж ийм хотхон баригдах чинь, ийм барилга баригдах чинь одоо эхний ээлжний захиалга хэллээ гэж тэгдэг шүү дээ те. Тэгэнгүүт нь очоод за би юу яая? 10% ч юм уу 20% ингээд төлөөд ингээд зогсоол авъя. За. Гэт ингээд зогсоолт нэгээд өгч. Тэгээ мөн урдчлаа мөнгө төлчих. Тэрийгээ очоод үл хөдлөлтөөр очоод нэг юун дээр бүртгэж чинь. Үл хөдлөлтөө. Тийм болохоор давхард барьцаалан зээлдүүлэх ч юм уу тийм юу бол байхгүй. Тэгээ хүмүүс болохоор үл хөдлөлтөөр бүртгүүлдэг болохоор жоохон хулгатуулаад идэх юм бэл. Зөв. Бүртгүүлчихэд тэгээд яаж чартаажаад одоо нөгөө 3 машиныхаа хүчинд л одоо 4 машинтай ирнэ. Төрөөс бол ерөөсөө миний амьдралыг залгаж байгаа. 3 машин бол ерөөсөө төрөөсөө үйлчлэгээр одоо энэ зээлүүдийн төлбөрүүдийг төлж идэг байхгүй. Нэг сар одоо ингээл нэг хагас дутууг бол дараа сар нь ингээл ард урдуусаад
ард урдаас одоо ингээл залгуулдаг ч юм уу те. Тэгж ингэж явж байгаа ямар ч байсан мөнгөө төлөөд дуусаал тэгж байгаа аппликейшны зээлмэл авна уу яана би бол ерөөсөө тэгдэг. Өөрийг бол би тавь. Миний хань бол зүгээр амьдралын баталгаа ингэж байж ил гэдэг юм зарчмаар байна. Тэгэхэд одоо нэг зогсоол нь бол одоо бараг 60 сая мая хүрээд ингэж байна. Тэгээд би бол зүгээр залуучуудад бол ерөн зүгээр тэгж хэлв. Үнэхээр үл хөдлөх хөрөнгө орон байр олон жилийн югаар ингэж яаж яхаар ипотекээр авч яхаар за нэг 2 жил гүрийгэл зогсоол худалдаж авал 2 жил гүрэхэд зүгээр дундаж байр эсвэл хуучны нэг өрөө байрны үнд хүрчдэг байхгүй юу? За. Та одоо ингэж өөрийнхөө бизнесийг ингээ хавийн хамтанд зарлаад одоо амар их олон өрсөлдөгчтэй болчихлоо шүү дээ. Гайг байгаа гэдэг байхгүй юу? Энэ ер нь зүгээр одоо би бол зүгээр ингэж боддог. Одоо гадаад явах ч юм уу те ийшээ тийшээ явж ажиллана гэл ингээл залуучууд маш хэмжээгээр явдаг шүү дээ. Тэгэхээр би бол зүгээр ингэж боддог. Зүгээр манай Монгол улс одоо их сайхан улс шүү. Зүгээр хоёрдугаар бид нэр зүгээр л юугаараа одоо оюуны потенциалаараа сурсан мэдсэн зүйлээрээ ингээд өөртөө хөрөнгө оруулалт маш сайн хийж чадчих юм бол буцаад үр ширмэн чинь бол өстой нөө буянчин буцахтаа будаашгаас сурдаг шүү л гэж хэлж. За. Монголд бол амьдрах маш сайн бахан боломжтой. За холбогдсон баярлалаа. За. Баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 28 минут болсон. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Skytel үйлчлэгээ сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэдэг Skytel хамтран ажиллаж байгаа. За Тэнгис талаа дээгүүр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Тэгвэл танд зориулсан Skytel-ийн шинэ урамшуулал эхэлжээ. За урамшуулалд оролцоод хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх болон бусад дижитал бэлгүүдийг эзэн болоорой. За тэгэхээр яаж шинэ урамшуулалд оролцох вэ гэхээр шинэ хэрэглэгч болох. За мөн дижитал картаар дансаа цэнэглэх, за дата багц авах, одоогийн багцаа ахиулах зэрэг бусад үйлчлэгийг аваад урамшуул эрх цуглуулж мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хоосын нэг болохоос гадна бусад дижитал бэлгүүдийн эзэн болно. За 11,000, 14,000, 21,000 төгрөгөөр картаар цэнэглэлт хийсэн хэрэглэгчдээсээ iPhone 16 гар утасны эзэд болон супер бэлэг болох мөрөөдлийн хөлөг онгоцоор хосоор аялах 3 хэрэглэгчийг 2025 оны 4-р сарын 30, 5-р сарын 30, за мөн 6-р сарын 30-ны өдөр тус сошиал хуудасаараа шууд тодруулах нь байна. Ингээд аялал дэлгэрэнгүй мэдээллийн 1815 15 Skytel хэрэглэгч бол 1515 гэдэг өөрийнхөө операторлоо холбогдоорой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Skytel-ийн үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэд Skytel хамтран аялаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч гадаадаас холбогдсныг би авцсан юм байна те. За 7266 дугаартай сонсортой холбогдлоо. Амжил радио. Сайн байна. 3 минут үргье. За 2 минут ирээдээ холбогдчоод мдээгүй би өөрөө ч мдээгүй хамтран аялагч танилцуулчлаа. Та Японоос холбогдож байна уу? За. Тэгчэн. Японоос холбогдож байна. За миний цалин миний мөнгө сэдвээ сонссон те. Тий. Сонссон. Би болохоор энд анх ирчээд өөрөө бүх мөнгөө нөхрийнхөө мөнгийг өөрийнхөө мөнгөд өөрөө барьдаг байсан байхгүй юу? За. Тэгээд нөгөө бид нар чинь нөгөө сургуулийн төлбөрийг өөрсдөө хийгээс учраас нөгөө мөнгөө сургуулийн төлбөрийг төлнө, сарынхаа хэрэгцээний мөнгийг яана гэд бүх мөнгөө өөрөө бариад тэгж явдаг байж байгаа. Тэгээ ажилч болоод одоо ажил дээр гарч байгаа шүү дээ нөгөө. Тэгсний дараа нөхөртөө үгтийн нөхөрсөн. Ягаад гэвэл би нэг оюутан байж амар хэцүү байсан байна надад. Одоо сургуулийн хэлбэр тэд дутж байна. Одоо нөгөө өрхийн хэрэгцээ гээл бүх юмд тэгээл нөгөө жоохон юу авал илүү цагийн ажилд ингээд шахаал ингээд нөгөө төлбөрөө олохын тулд ингээд айгүй их ажиллана. Тэгээ амар тийм толгоо юу яадаг байсан байхгүй. Тэгээ нөхрийнхөө бүх мөнгийг авчаа. Тэгэл бүх юм нөгөө юуганд хүргэхийн тулд тэгээ одоо ажилчин болчиход бүх мөнгөө нөхөртөө өгсөн чи өстой гоё байгаа шүү. Нөгөө ямар ч тийм нөгөө бодох юм байхгүй. Санаа амар. Тэр мөнгө нь хурж ийн үү, хүрэхгүй байна уу? Ерөөсөө хамаагүй. Тийм бол миний мөнгө миний юу гэдэг залуу ахтаа бол амар хэцүү байсан. Нөгөө нэг бүх юм хүрэх гэж тэгж толгой гашилж ажилласан. Одоо харин нөгөө ямар ч юугүй бүх мөнгөө тийшээгээд ячаал өөрөө нэг төрүүчийн мөнгө л минийх байж бол тэгэл ардаа татлаад яадрыг бодохдохгүй. Тэр л гоё. Тийм болохоор миний мөнгө бол тийм үедээ гоё биш. Одоо
нөгөө нэг бүх мөнгөө тийшээ өгчөөд нөгөө нэг болох юмгүй төрүүлчин дэх мөнгө маань л надад тэгээ сартаа хүрч ивэл болоо гэсэн тийм л бодолтой болсон байна. Одоо энэ өндөрлөгөөс харахад Зөө. За холбогдсон баярлалаа танд. шал өөр өнцгөөс ярьж. Тийм байна. За, цэлэцэгийг сонсогч маань бичсэн байна. Дундын орлоготой дундын л мөнгө болж байгаа. Ярилцаад сайхан хэрэглэндээ улсаас жилд нэг өгдөг алдар тэхийн мөнгө л миний мөнгө 100% миний цалин болж байна да гинэ. За тэгээд тэр нь одоо хідэн төгрөг ирдэг юм дээ. Нэг жил болгоо ирдэг юм уу те алдар тэхийн мөнгө нь тэрийг бас бичээд өгвөл сайн байна. За дараагийн сонсогч 99 tik 2-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 tik 2. Эмжил радио? Сонсогч 99 tik 2-т дугаартай. Байна уу? байна. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Би болохоор яг олон жил одоо ер нь гэр бүл болоод тэгэл нэртэл одоо цалин мөнгө төгрөгөө бүгднийг өгчтэй. Өөрөө нэг цалингаа буухаар нэг цалингаасаа нэг за яг нэг тооцоолж байгаа хоол юуныхаа автобусны мөнгө тэгээд нэг хоолны мөнгө авч үлдээл. Тэгэл их нэртэй бүх юмаа даатгаад их нэр тэгээ зохицуулаад юм аавно хоол хүнсээ аавно гутал хувцас аавно яана байр тоорныхоо төлбөр бүх юмыг яагаал би тэгэл нэг өөрөө нэг өстой яг дараа цалингаас цалингийн хооронд тэгэл ер нь олон жил амьдрал ирж байна да. Та тэгээд одоо ингээд хамаг мөнгөө ингээд их нэртэй өгчөөд өөрөө карманы ч мөнгөгүй, таксины ч мөнгөгүй болвол тэгээд одоо яах вэ? Их нэрээсээ буцаагаад мөнгө гоох юм уу? Заримдаа бол тэгтийн одоо юуны тэдэн төгрөг шилжүүлээч мөнгө дутчлаач гэдэг юм уу. За нэг найзад мэдэрэ шавтахаар бол нэг пикчийн гэж хэлээл тэгэл мөнгө авчдаг. Тэгээд дайлангуй дээр найзууд мадуудтайгаа орж гарахтаа ингээд нэг юм одоо бид нар чинь ингээд оюутан багтаас ингээд өөр ингэсэн орлогогүй аав ээжээсээ яг тийм төрлийн мөнгө авч чаддгүй байсан шүү дээ. Ингээ ааж имээгээ юу ч хэлхээ мэдгүй тий. Тэгээд танд тэгэж мөнгө гоох хэцүү байдгүй. Яг хэцүү. Ер нь бол одоо байгаад тэгээд би нэг сүүлийн жил өөртөө ингээд цалингаасаа шууд хоримтлал үсгчдэг болцсон. За. Шоуны мөнгө гэдэг нэг одоо ингээд энэ санхүүгийн нэг юм юу гэдэг штэ аппликейшн санхүүгийн зохицуулах аппликейшн дээр юуны сар болгоны цалин дээрээс нөгөө 200-аас тэг 200 мянган төгрөгөл зөвөр шоутахад хэрэглэнэ эсвэл гинтийн юунд хэрэглэнэ гэд өөрөө тэрийг эрсдлийн сангийн мөнгөөр нэрлэлсэн тэгээд хоримтлал гээд нэлсэн тэгээд гинтийн одоо янз бүрийн одоо байгууллагт одоо ингээл одоо юу гэдгийг төрсөн өдөр эсвэл одоо хин нэгний ажил явдал одоо янз бүрийн ингээл мөнгө хоримтлуулахад тэндээсээ би өгчдөг болцсон. Зөв. За тэрэн дээр шүү. Тэр нь амар юм байлээ. Тийм тэгэл нэг ганц хоёр жоохон муудалцаар тэгэл чи цалингаа буцаагаад бүгднийг бараг л авчдаг үстэй гээл. Тэрнээс нь за өгөхийг нөхчөөд зүгээр анханасаа зүгээр өөртөө тэг нэг цалин болгон дээрээс нэг 300 мянган төгрөг тэгээд тэр нь хоримтлын сандаа нэг 150 мянга төгрөг 150-аар нэг тэгэл нэг 14 хоногт штэ. Нэг тэргээрээ нэг болгоол. Тэгэл явж идэв. Тэгээд тэр заримдаа ч нэг байнга ямар 7 хоног 14 хоног шоудаад авах биш. Тэр чинь тийм тэгээ хоримтлж нэг мэдхэд 2 сая төгрөг болцсон байж байгаа юм чи гівгэнд. Тэрийг их нэртэй хэлсэн үү? Үгүй. Хэлж болохгүй шүү. Хураагаад авчих бай дээ. Ингээд байхгүй юу? Аюу ийцүү. Мэдгүй би заримдаа тэгэл гівгэнд одоо мөнгө байна уу гэж тэгдээ. Тэнгүүт нь байн хэд хэрэгтэй ингээл нэг сая төгрөг эсвэл нэг сая 500 ч юм уу хэрэгтэй байна гэж тэгэнгүүт нь тэндээсээ өгчтэй. Тэгэнгүүтээ юу нөө хүнээс мөнгө зээсэх гэж. Тэгээд дараа нь тэгээд нөгөө хүнийхээ мөнгийг өгөөрэй гэд мөнгө буцаагаад өгчтэй. Тэгэнгүүт нөгөө нэг өөрийнхөө эрсдлийн сангийн нэрлэлцэн хадгалал зүгээр нэг банкны данс нээсэн тэрлүүгээ хийчихтэй. За одоо их юм ярил танай эхнэр чинь таныг сонсож байгаа таньчна. Эрсдлийн сангийн мөнгөнд эрсдэл үүсэх гээд байна. За холбогдсонд баярлалаа. Баярлалаа. За.
ингээ бүх мөнгө хураалгачдаг хүмүүс амар надад хэцүү санагдаад байд юм а. За Улаанбаатар хотод 11 цаг 37 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байгаа. За баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв нь 28,000 м2 бүхий 3 блок, 7,000 м2 дулаан хүүтэй агуулга бүхий баруун бүсийн хамгийн том барилгын материалын зах байгаа. За барилгачийн худалдааны төвийг А болон Б блок нь 2022-2025 онд тус ашиглалтанд орсон дотроо зоогийн газар, офис, үйлчлэгийн талбайтай 5 тухтай орчинтой 1.5 тонн ачааны лифттэй давхар бүрээрээ төрөлдсөн юм зах байгаа. Тэгэхээр тус төвд 270-аас 300 аж ахуйн нэгж байгууллага хувь хүмүүсийн одоо 10,000-аас 12,000 гаруй нэр төрлийн бараа материал худалдаалагдж байна. Тэгээд төв чирүүлгүй автомашины дугаар болон цагийн хязгаарлалтгүй бүсээс хүссэн бүх материалаа нэг дороос аваарай гэж. За тэгээ мэдээж баруун 15 аймаг руу шууд нийлэх зам Улаанбаатар хотод баригдаж байгаа төслүүдтэй ойр. За тэгээд үндсэн хийц болон бусад бүх барилгын материалыг нэг дөрөөс авах боломжтой. Тэгээд Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20 дугаар хороо Сонсолонгийн замд барилгачийн худалдааны төв маань байрладаг. Тэгээд илүүдэлгэрэнгүй мэдээллийн та 7766 22 77 гэдэг утаснаас аваарай. 7766 22 77. За барилгачин цэгмэн гээд сайт руу норж болно. Барилгачин худалдааны төв гээд сошиал хаяг руу орох боломжтой. Гэрэлээр бичээд шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ундагдсан байна. Монголчууд тэгээд бүгд дамжин сэтгэлгээтэй дээ. Дотроо бие биенээ шулж ханахгүй зүгээр зөвлөөд идэг шүү. Гинэ энэ түрүүний нөгөө нэг цалингаа яриач бизнесээ яриад байх юм гээд хүмүүсээс бичсэн. Тэр түрүүний холбогдсон залууд бичсэн юм шиг байна те. За дараагийн сонсогч 95 26 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 95 26. Амжилт радио. Байна уу? Байна. Сайн байна уу? Та сайн дурд холбогдлоо. За сэдвээ сонсноо. Сонсон сайн байна уу? За тэнэг сонсож байна. Баярлалаа. За миний хувьд болохоор манай эхнэр шүдний эмчээр ажилладаг байхгүй. За. Тэгээ би болохоор өөрөө хуваараа одоо бизнес эрхэлдэг. Тэгээ миний одоо зарчим гэх юм одоо бодж явдаг зүйл гэх юм бол одоо эхнэрийгээ өөрийнхөө олсон мөнгөийг өөртөө зарцуулаад гэж боддیں۔ Тэгээ би болохоор өөрийнхөө олсон мөнгөөрөө ар гэрийнхээ амьдралыг одоо бүх юмаа зохицуулаад явах юмсаа гэж боддог боловч зарим үед болохоор бас тийм зүйл болдгоо. Тийм зүйл одоо болохгүй одоо эхнэрээсээ мөнгө авах зүйл бас гард юм аа. Тэгээ эрэгтэй хүмүүс ямар ч гэсэн өөрийн гэсэн бас нэг одоо төлбөрийн чадвартай гэх юм уу. Өөрийн гэсэн орон зайтай бас нэг жоохон өчрөг байгаасаа л гэж бодож байна миний хувьд бол. За. За холбогдсон баярлалаа. За баярлалаа. За арираа нүцсэн байна. Ихэнх эрчүүд мөнгөө хяналт багтаа зарцуулдаг болохоор эхнэрүүддээ өгдөг байлгүй дээ. Угаасаа хүний хөдөлмөрлөж олсон мөнгийг шууд авахгүй байх ухамсартай ухаантай бүсгүүчүүд байдаг. Миний дотор хүн боддог доо гинэ. За дараагийн сонсогч 88 текст дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 тек 9. Амжилт радио. 88 текст дугаартай холбогдлоо. 88 тек 9. Амжилт радио. 88 текст дугаартай. За. Бан. Сайн байна уу? Та сайн дурд холбогдлоо. За таныг сонсож байна. За ахад. За. За ер нь бол ихтэй өөрийн саяны залуу хэлдэг зөвлөдөө бас ингээд хармандаа өөрийн гэсэн бас нэг мөнгөтэй байх хэрэгтэй. Ихтэй хармандаа мөнгөгүй байх муухай та. Айгу муухай мэдрэмж авдаг байхгүй юу? Одоо ингээд их хүч нь одоо юу гэдэг айл гэрээ ноён нуур айл гэрээ авч явдаг гэсэн хармандаа мөнгөгүй хүн бас ар гэрээ яаж авч явдаг гэдэг чинь хүний харах үнцгэр ч юм уу ондоолол явчих хүний харилцаа бол ондоолол явчих байхгүй юу? Би бол ихнийхээ мөнгө төгрөгөөр бол яг орохыг хүсдэг. Гэхдээ яг хувийн хэрэглээний одоо тэр юм уу гэх яг юугт санхугаад ингээ хуваачдаг юм. Хэрэглээний зардал болоод одоо төдийн зардал ч юм уу тийм ихнэр өөрөө хариуцж явчихдаг. Ерөнхий том юугаа л би өөрөө хариуцж авчих тээл хуугаар өөр юу хийдэг те. Одоо баяр ашиглын юм тэрийг ингээд хариуцж авчих. Тэгээд залуучуудаа ер нь хандаад хэлэхэд би ингээ өөр ажил хийдэг ажлынхаа хажуугаар болж игэл жижиг цолтгой нэмэлт орлоготой байгаастай гэж үздэг байхгүй. Би бас өөрөө тийм нэг хүсдэг байхгүй. Нэг жижиг юм ажилладаг ч юм уу яадаг ч юм бүрээсээ далаад авдаг ч юм уу. Би бол машин тэрэг уцтнаас юу өгдөг. Ачаалтууд өгдөг болж өгөл өдгөдлөх ч юм уу. Эргээд өөртөө ашиглах
тийм авах хүсэлтэй. Тэрнээс их хөрөнгө оруулалт хийх юм уу? Өөрөө болж өгөх хэлээр аваач юм уу тэгээд явахыг хүсдэг. Тэгж л байгаасаа. Тэр нь өөрт нь дараа нэг хэрэгтэй байдаг шүү хэлэх гээд байгаа юм л та. Тий. Заавал цагдангаас гадна нэг орлоготой байгаасаа тэрийг баялгахын тулд бас нэг өөр юм бас нөхсөг хаана юу вэ гэх тэрийг бас нэг үз хараасаа гэж би байдаг. Бол тэгвэл хармаанда мөнгөтэй байгаасаа л гэж хэлээ та. Энэ зам шиг. Тий. За олбогцсон баярлалаа. За манайхаа та сайн уу нэвтрүүлэг яг өөрийнхөө кейсигээр нь миний цалин, миний мөнгө. Та өөрийнхөө цалинг яаж зарцуулаад байгаа юм бэ л гэдгийг ярина. Тэрнээс биш тэгж хэлмээр байна, ингэж урайлмаар байна гэж ярмааргүй байна. За дараагийн сонсогч 99.7 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.7 Амжилт радио. Байна уу? Байна. За өдрийн сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За би болохоор ингэдэг. Өөрийнхөө олсон мөнгөийг өөртөө зарцуулна. Манай хүн болохоор өөрийнхөө олсон мөнгөийг өөртөө зарцуулна. Би нөхрийнхөө одоо манай хүн битээр суугаад 20 жил болж байгаа. За би өнөөдрийн хүртэл нөхрөө шидэн дүүргэний цалин авдгийг хэдэн дүүргэний шимтгэл төлтөй тэргэрс нэг ч удаа асууж үзээгүй, нэг ч удаа сонирхож үзээгүй. За мундаг. Тэр хүмүүс гайхаад байдаг байхгүй. Тийм амьдрал бас тийм үү гэд. Тэгэхээр би бас манай үуч гэсэн намайг одоо за чи хэдэн дүүргэний орлого олж чи одоо яг хэдэн дүүрэгтэй байгаа маа энэ гэж асуудгүй. Яг нөгөө гэр орны нөгөө нэг янз янзын хэрэглээний мөнгнүүд өгдөө штэ. За энэ сар чи тэр дээрэн төлчих, би энэ төлчээ. Тэгэл болоо. Нэг тиймэрхүү маркаар айгу олон жил амьдарч байна да. Зөв. Тэгэхээр би болохоор яг өөрийнхөө авсангийг өөртөө зарцуулна. За. Тэр бас их гоё амттай санагдаад идэв шүү дээ. Тэргүй яах вэ? Тэгээд яах вэ? Тий. Тэгээд нөгөө нэг дунд нь ингээд дансан зарим нэг ингээд гэр бүлээд хахаар ингээд дансан нэлж айгүй хэцүү байгаад идэв шүү дээ. Тий. Нэг тийм юм харагддаг шүү дээ. Одоо жишээ нэг их нөхөр нь цалингаа авлаа гэдэг нөгөө эхнэр нь цалингийнхын карт нь байж идэг. Тэгээд нөгөө нөхөр нэг офшортой болцсон байх жишээ нь эхнэрийнх нь дансан нөхөртэй холбоотой байх жишээ нь тийм айгу сонин хэцүү санагдаад идэх надаа. Би харин яг ингээд нөгөө нэг хүүхд анхныхаа хүүхдийг төрүүлчихэд тэгээ нэг гэртээ суунгууд яг нэг юм орлогогүй нэг юм сонин үе таарт юм байлаа штэ. Тэгэнгүүт ингээд уул нь бол ингээд манай нөхөр ингээд мөнгө авчирч өгөөл байгаа. Гэтэ тэр надад яагаад ч юм ингээд нэг хүний мөнгө шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүд би тэрнээс яг ингээ өөрийнхөө дураар би ингээд маникюр чийлгэж чадахгүй, өс чинь жорж чадахгүй. Яагаад гэвэл тэр мөнгөийг чи ингээд хоол унд хүүхдийнхээ памперсыг авчир ав гэд өгж байгаа шүү дээ. Тэнгүүд амар хэцүү нэг өөрөө өмнө нь ингээд санхүүгийн хэрэгчлөөнд хүрсэн өөрийнхөө дураар мөнгө төнгөргөө ингээд үрдэг байсан чинь бүр ингээд хавчагнаад бүр өстө яг ингээ мөнгө авчихаар ингээд аман дээр ингээ гацаа нэг юм нөө бардам зан хөдлөөд энэ хотоо ингээд хилүүлэхгүйгээр ингээд те зүгээр ингээд мөнгө өччих болдгоо махтангууд эртөөнд чинь бас тийм юм боддгоо юм шиг байна. Тэгэд энэ бол зүгээр ингээд зүгээр л юм асуудал юм шиг хэрнээ нэг юм бие даасан эмэгтэйчүүдийн хувьд бол энэ айгүй амар асуудал юм билээ. Ер нь бол яг үнэ. Яг шууд хүнээс цэвэр хүнээс хараат байдалд орчиж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд хүнээс мөнгө ингэж хилж за гуйж биш л те би нэг ингэх гээд байна төрсөдрөө тэмдэглэмээр байна ч гэдэг юм уу те мөнгө гэхэд жил тэрийг амнаасаа гаргах ямар амар хэцүү гэж бурхан минь амар хэцүү. Тэр их нараа ингэж гуйхгүй гуйна гэхээр нэг сонин санагдаад байгаа байхгүй юу. Харин тэгээд нэг сонин ингэж нэг бараг тэр хүн ингэж надаас гуйлахгүйгээр өгчөөсэй энэ ямар юм жоохон мэдрэмжтэй байгаасаа гэж боддог юм уу те. Яг тийм бодол төрөөд идэм байлээ. Харин тий. Тэгэхээр ер нь ирч вэ, эмч вэ адилхан тэр бас нөгөө талд байгаа бүх цалингаа хураалгачдаг ирчүүдийн хувьд ч гэсэндээ те карманд нь тамхины такси тамхиных нь мөнгө авахгүй бол хэцүү шттэ ер нь бол те хэцүү. Хэцүү ер нь бол те. Тэгээд нөгөө 5 төгрөгийн чи энэ тэдэн төгрөгийн цалин орсон тэдэн төгрөг чи айцсан энэ төр гэл ингээл ийм юмнууд зөндөл харагддаг амар хэцүү санагдаад байдаг. Бүр орон хиндэ амар тий. Бүр баг тэр нөгөө цалингийнх нь хүснэгт хардаг хүнч байдаг л юм гэсэн амар. Байна. Харин тий. За. Тэгэхээр гоё эренч тэр эмч тэр гоё юм өөрөө өөрснөөхөө санхүүд эрхчлөөтэй байгаасаа л гэж би боддог. Яг үнэ. Танаас 100% санал нийлж байна. За. Окей, холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За.
Хэцүү шүү. Хэцүү. Хүний гар харж амьдрах гэдэг ч өстой хүсэх юм биш. За хүшээ гадуур цалин ер нь хэд байгааг мэдчих юмсаа хэрэг болох гээд гинэ. Гадуур цалин уу? Янз бүр л байгаа байлгүй дээ. Цалингийн доод хэмжээ харин хэд болсон юм бол доо. За 2 дуудлага зэрэг орж ирсэн. За хамгийн сүүлийн сонсогч болгоод нэг сонсогч нь авлаа. 99.8-тай дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99.8. Энэ жил радио? Сайн байна уу? Та сайн өдрөлт холбогдлоо. За таныг сонсож байна. За миний цалин миний мөнгө шүү. За яг өөрийнхөө цалин яг зарцуултаа л ярина. Зөв. Би бол ерөнхийдөө ингэдэй. Манай ихтер чи хоёулаа ерөнхийдөө бол ингээд ер нь цалин гайгүй авчдаг л да. Тийм тэгээд ерөнхийдөө бид чинь нөгөө бас нэг гэр бүлийн дундаа нэг бас нэг хуримтлалтай байхгүй бол зөв яг миний бодолтой. Манай ихнэр бол тэр мөр талаар боддгүй юм шиг байна. За. Манай ихнэр бол олсон мөнгөө шууд өөртөө зарцуулаад тэгэл ингээл нэгэн үедэхэд л зүгээр түжинэл байхгүй алга болчихдог байхгүй юу цалин. Тэнгүүд бид нар чинь бас нэг гэр бүлээ ингээд цааш нь ингээд бас ирээдүйдээ бас үр хөвгтөө одоо сургууль соёл ингээд зөндөө юм бас ард нь байгаа шүү дээ. Тэгээд тэр мэрийг бас мэдээж авч гарах хэрэгтэй. Тэгэхээр нэг би чинь ингээд өөрийнхөө цалиныг тэр жигт нь ингээд хуримтлуулчихдаг ерөөсөө. Тэгээд манай ихнэр угаасаа үрдэг юм үрээд тэнд нь хоол унд бүх юм авчингууд нь тэр авсан хоол унднаас нь заахан идэж уугаал тэгэл би өөрийнхөө цалингүй ерөнхийдөө тэр жигт нь ингээд цааш нь хуримтлуулчихд юм аа. Зөв. Тийм. Тэгэхгүй бол нөгөө чинь гэр бүлийн нөгөө төлөвлөлт одоо санхүү. Тэгээд чинь тэгээд эхнэрээ ингээ хоёулаа ингээ хамт нийлээд ингээ чи эдэн дөрөв ингээ цалингийнхаа хэдэн үеийг хуримтлуулж би ингээ цалингийнхаа хэдэн үеийг хуримтлуулээ гээд ингээ тухайн үедээ зөвшөөрсөн хэрнээ өнөөх чинь яг тэрэндээ яг хүрдэггүй байхгүй. Тэгэхээр би энэ дээр нь маневр хийгээд чинь бас нэг яг өөрийнхөө юмыг ингээ болгохын тулд энэ чинь бас ухаан зарцуулах бол эмэгтэй хүмүүс чинь бас хэцүү шттэ. Өнөөх чинь нөгөө үрдгээрэл үрнэ тэгэнгүүт нь би зүгээр өөрийнхөө юм цааш нь ингээ хийгээд ерөнхийдөө нэг цалингаа ерөнхийдөө нөгөө олсон орлогоо тэр жигтэй бүгдийн нөгөө ингээ энэ миний юм ингээ зарцуулахаасаа илүүтэйгээр бас нэг ер нь альва гэр бол бүгд нэг жоохон хуримтлалтай ялангуяа залуучууд маань хуримтлалтай байхгүй бол хуримтлалтай жижиг амьдралын ард гарна штэ. Тэгэхээр яг нөгөө хэрэгтэй цаг тулахад ямар нэг өвчин зовлон туслаа гэхэд те ингээ хүнээс мөнгө гоох хэцүү. Тэгээд эн чинь бас нэг хуримтлалтай байж ижил тэрний юмны ард гарна штэ. Тэгэхээр за ойлголоо. За холбогдсон баярлаа. За баярлаа. За хонгорч зүйл яндан ч одоо утас авахгүй сэтгэлдлүүдээс уншиж чад нэвтрүүлгээ дуусгая. Харин өрөвдөд эдий тамхи ундааны мөнгө авах гээд уцтаад нөгөөх нь уурлахаар өмнөөс нь яс автаад штэ гинэ. Хүний өмнөөс яс авталцах ч бас хэцүү шүү те. За тодорхой хэмжээний хармоны мөнгө үлдээж явах хэрэгтэй. Хүнд юу ч тохиолдож болно штэ гэсэн байна. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 8-ны мегмар гарагийн та сайн нэвтрүүлэг радион 3-р студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Skytel үргэлжлэлийг сонгоод мөрөөдлийн үлэг онгоцоор аялаарай гэдэг Skytel. За мөн баруун бүсийн барилгын материалын тулгууртай болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цагрын ихэнд явдаг радио мэдээг үлээ авч сонссны дараа үдийн хачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3